Оюутлогоо төсөл хэр том бэ гэдгийг бас бид нар бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Ингэснээрээ яагаад энэ улс төр эдийн засагт дэндүү том нөлөөтэй байдаг гэдгийг бид нар ойлгох гэсэн үг юм. Өнөөдөр оюут толгой төслийн нийт үнэлэмж Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны 3 сарын өмнөх үнэлгээгээр оюут толгой төсөл 35.6 тэрбум долларын үнэлгээтэй гэж өнөөгийн үнцээр үнэлсэн байна. Манай Монгол улсын эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүн 25 тэрбум доллар 40% бага гэсэн үг. За Монгол улсын нэгдсэн төсөв бол 9.3 тэрбум ам доллар тий. Тэгэхээр оюутлогоо төслөөс ингээд нэгсэндээ 5 дахин бага төсөвтэй бид нар тий. Тэгэхээр эндээс Монголын эдийн засгийн нөлөө болон улс төрд яагаад ийм их нөлөөтэй байдаг энэ бүх зүйлийг та бүхэн энгийнээр энэ гурван статистикээс ойлгож болно гэсэн үг байхгүй юу? Нөгөө талаас энэ 35.6 тэрбум долларын үнэлгээтэй бол манай 34% 12 тэрбум долларын одоо үнэлэмж байна гэсэн үг байхгүй юу? 12 тэрбум долларын үнэлэмжтэй 34% бид нар амнатар орлуулна гэж юу яриад байгаа юм? 12 тэрбум долларын үнэлэмжтэй 34%-аас ногдлог шиг авахгүй байна гэж яг юу гэсэн үг вэ? Тэгэхээр энийг та бүхэн бас өөрсдөө дүгнээд комент бас өөрсдийнхөө бодлоо хуваалцаарай.